Гэр оролтын бол бас тархаа бодрохоо тэгэл уул даваа ихтэй хэсгийн ахлагчгүй ажил гэж бараг байхгүй ш. Анхан шатан дээр хог хүртэл очиж байна айлуулган дээр дулж. Тийм учраас бол энэ дээр бол байгаа тэр өрхийн тоог бас нэг хасах сандалтай байна. Тэгээд 100-аас 150 өрхөд одоо гэр хороололд нэг хэсгийн ахлагч байх юм бол одоо яг одоо 1-2 жилдээ л бол нэг болох хэмжээний. Гэтэл хөдөлмөрийн насны хүмүүсийг журамдаа заасан байна. Хөдөлмөрийн насны хүмүүсийг ажилуулна гэж яг энэтэй уялдуулаад бид нар ажлаа сайжруулахын тулд нийгмийн асуудлуудыг бас хөндөхгүй л болохгүй нэ. Ядаж ажиллах нөхцөл байдлыг сайжруулаад хүн болгоныг одоо бас нэгэн хөдөлмөрийн насны усуд байгаа учраас төрийн албан шатны анхан шатан дээр байж байгаа хорооны зохион байгуулагч нийгэм ажилтны ачаал эглэждэг. Энэ хорооны хэсгийн халагч нар компьютер одоо техник хэрэгсэл байдаггүй. Тийм учраас янз янзын судалгаа гараад нэгдэх гэхлээр нөгөө хэд дээр ачаалаа нэмээс уучдаг. Тийм учраас одоо энэ хөдөлмөрийн насны хүмүүс авнагийн шинэ журам суусантай холбогдуулаад эднэрийнхээ хэсгийн халагч нарынхаа нийгмийн асуудлууд ажиллах нөхцөл байдлыг сайжруулсан дээр юм байна. Хүн болгоныг компьютержуулах нь зүйтэй гэсэн саналыг одоо хоёр дахь нь болж оруулж байна. За